Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчтэй эх орон Монголын үндэсний телевиз эх орныхоо өнцөг болон бүрт ажиллаж хаана ямар байгаль экологийн асуудал үүсэж байна үүнийг та бүхэндээ сурвалжлан хүргэдэг билээ. Энэ удаагийнхаа нээлттэй хилцүүлгийг бид ганг нуурын эргэн тойрон гэсэн сэдвийн хүрээнд ярилцахаар боллоо. Ингээд студид ирсэн зочтой үзэгч та бүхэндээ танилцуулъя. Байгаль орчин аялал жуулчлалын яамны мэргэжилтэн сайхан жаргал, техникийн ухааны доктор, экологч Чулуун Хуяг, геолог эрдэс судлалын ухааны доктор Бор Чулуунаар манай студид хүрэлцэн ирсэн байна. За та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За бид 27-наас 28-ны өдрүүдэд ганг нуурын асуудлаар нэвтрүүлэг бэлдээд ирсэн байна. Тэгэхээр одоо иргэдийн дунд бол ганг нуурын маань 90% ширэгжээ гэсэн яриа явж исэн. За бодит байдал дээр бид нэр ажиллахад за ер нь ихэнх хувь ширэгцэн байсан. Тэгэхээр нэвтрүүлгийнхаа хэсгийг та бүхэндээ үзүүлчихэд ярилцлага өргөжлүүлье. Ганг нуур маань баруун тал нь элсний хүртэл одоо дүүрэн, зүүн тал нь орхихын булаг дүүрэн, энэ орчны сав газраа дүүрэн мэлтэлцэж байсан. Ганг нуурыг ийм болсон гэж бодоагүй. Бараг 90% байх болсон байна. Сүүлийн 3 жил бол их хурцтайгаар одоо талбай хэмжээ багасаад ер нь бол том хэмжээний байдалтай байгаа. Энэ нууранд бол зүгээр биений сонсноор 21 болгож зуртагч байсан юм байна. Тэгээ тэр болгоч ингээл ээл дараад байхгүй болсон. Одоо ерөөсөө үндсэндээ нэг ганц болог энэ архив болгоч бараг ганцаараа шахах. Бусд болгонууд нь өдөрөө ширгээд байхгүй болсон. Энэ бол экологийн хувьд бол их эмзэг байна гэдэг асуудал. Төгшөөртэй яригдаар олон жил болж байна. Нуурны шавар одоо ус шүүрдэг цэгээс нэг 90 санжийн зузаан зарим газараа магадгүй 70 байж магадгүй ер нь ингээд lag дарцсан нь үний юм байна. Тэгээ яг эцсийн амийг бол тавиагүй гэж бид нар одоо итгэж байгаа. Энэ нь малыг чөлөөлөх нь хамгийн нэн төрөв юм. Ганг нуурын тижээж байгаа хэдэн булгийн эхийг үлвэл мал оруулахгүй бүрийн хамгаалтанд авахаас өөр арга алга ядахтаа 3-5 жилийн хугацаанд Аливаа нэгэн байгальд нөхөн сэдвээр тухайн орчинд нь урдж байгаа модыг илүү товоо Мянга гаруй бургас 3000 орчим хайлаас гүйс цаллаа. Энэ маань одоо 90 хэдэн хувь 85-аас 90% ургалттай ингээд сайн ургаж байна. бид ганг нуураа бол усаар тижээх асуудал бол ганг нуураа хөрсөнд ойролцоо усанд хамааралгүй гүний усаар тижээх энэ эрэл хайгуулын ажил хийх хэрэгтэй байгаа юм. Нэвтрүүлэг гарснаас хойш одоо телевизрүүд маш олон хүмүүс бол утассан. Тэгэхэд байгаль орчин аялал жуулчлалын яамаа энд одоо очиж үзсэн бодит байдалтай танилцаад за ажил ихсэн байгаа гэдэг мэдээлэл хүргэсэн байгаа. Энэ талаар ярилцлага эхлэе. Ямар ажлууд яг хийгдэв?
29-нд бол манай ажлаас гараад 9 сарын 1-ний хүртэл ажилласан. Тэгээд ажиллаад газар дээр нь очиж үзсэн, дэмжил судалгаа хийсэн. Тэгээд ус цагуурын хүрээлэнтэй хамтраад бол Ланцатын зургаас нуурын усны талын дээр бас яг хэдэн үн ширхэлтэй байгааг бол бас тодруулсан. Яг 8 сарын 29-ний байдлаар бол 13% бол үлдсэн хувь нь ширхсэн байдалтай байсан. Наадмын өмнөх хүртэл бол нуурын усны усан төлөө бол харьцангуй сайн байдалтай байсан. Наадмын дараах их дулаарлууд болон одоо 8 сарын бүтэн дулаан байсан. Тэгээд тэнд бол агарын дундаж температур олон жилийн дунджаас 1-10 хүртэл хувиар бол ихсэн. Мөн тухайн саруудад ордог хурд үндэсний олон жилийн дундаж хэмжээ бас 20 хүртэл хувь нь л орсон тухайн саруудад. Тэгэхээр энэ маань бол ерөөсөө нуур ус ширхэхэд нөлөө үзүүлсэн. За тэгээ газар дээр нь очиж ажиллахад бол тухайн орчимд нутгалдаг өрхийн тоо нэмэгдсэн байсан. 30 гаруй мянган малын бол гангийн орчмоос бол ундаалж байна гэсэн бол мэдээг орон нутаг нь өгчээсэн биднэрт. Тэгэхээр яг тэр дулаарлын үед бол гар худаг одоо ганг сумын дэх гар худаг болон ойр орчмын жижиг нуур тойрмод бас ширгсэн байсан. Тэгээд эндээс юу хэлэх гээд байна гэхээр ойр орчмын тэр гар худаг болон нуур тойрмод одоо ширгэхээр одоо гангийг тижээдэг орхихийн булаг, баян булаг дээр бол ачаал ирсэн малын усан хангамжийн. Тэгэхээр мэдээж хэрэг энэ маань бол ганг нууранд бол шууд нөлөө үзүүлж байгаа. Тэгээд ажлын хэсгээс дүгнэлт бол гарсан байгаа. Мэдээж хэрэг бид нар бол яам өнгөрсөн 15 онд бол бас нэлээд ганг дээр ажилласан байгаа. Тэгээд энэ ажлынхаа хүрээнд эрдэм шинжилгээ судалгааны байгууллага болон ганг нуурыг хамгаалах сан төрийн бас байгууллагын одоо хүсэлтийн дагуу бид нар нэлээд явж ажилласны хүчинд бол төлөвлөгөө боловсруулсан. Энийг 1 сарын 13-нд бол батлуулаад одоо 2016 оны 1 сарын 13-нд батлуулаад одоо төлөвлөгөөг хэрэгжүүлэх одоо субъектууд руу явуулсан байгаа. Тэр төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлын хүрээнд бол энэ хаварда байгаль орчны газар нь бол хашааг гангийг тойруулж хашаа барих ажлыг бол 39 сая төгрөгөөр бол эхлүүлээд бариад явж байгаа. Сая бидрийг очиад ажлаас ажиллахад бол хараахан дуусаагүй байсан. Тэгээд хоёрдугаарт нь бол элсний хаалтыг бас механик хаалтыг хийх гэж оролцсон байсан. Тэгээд энэ нуурынхаа баруун хойно бол тодорхой хэмжээний ажлууд бас хийсэн явцтай байсан. Манай төрийн бас байгууллага маань бас хавар тодорхой хэмжээний мод бас тарьсан байгаа. За тэгээд тэр төлөвлөгөөнд байгаа нэг иймэрхүү ажил хийгдсэн байна. Тэгээд ажлын хэсэг төлөвлөгөөт хэрэгжилтэйч дүгнэлээ очиод газар дээр нь танилцаад бол ерөнхийдөө нэгдүгээрт нь бол энэ гангийг бол судлаад үзсэн асуудлууд бол биднэрт зөндөө байгаа. Одоо техник гэдэг нь яг хэрхэн хамгаалах нөхөн сэргээх техник эдийн засгийн үндэслэлийг 12, 3, 4 онуудад хийжсэн. Тэгээд үүн дээр бас удаа дараа очсон ажлын хэсгүүдийн дүгнэлтүүд байгаа. Энэ минийг үндэслээд энэ төлөвлөгөө боловсруулсан боловч хэрэгжил хангалттай бас байсан. За тэгээд энэний тэргуунд бол одоо энэ төлөвлөгөөг хэрчимжүүлэх ажлыг авах арга хэмжээ авах шаардлагатай болсон. Тэгэхээр энэ дээр бол ганцхан одоо яам бол ингээд бодлогоор нэгт тухайн хийх ёстой ажлуудыг нэгтгээд тэгээд хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулад явж болно. Орон нутаг бол энэ дээр бас нэлээд тодорхой арга хэмжээ авч ажиллах шаардлагатай байгаа. Нэгдүгээрт нь бол жил бүрийн одоо ус аршааны нөөц ашигласны төлбөр гэж бол орон нутгуудад ордог байгаа. Тэгэд энэ нь бол өнгөрсөн 2015 онд бол Сүхбаатар аймагт 460 сая төгрөг бол орсон байдаг. Тэгэхээр энэнийхээ одоо засгийн газрын 43 дугаар тогтоол гэж байгаа 2014 оны. Тэгэхээр байгалийн нөөц ашигласны төлбөрийн тодорхой хувь хэмжээг тухайн нөөцийг сэргээхэд зарцуулна гэж. Тэгэхээр энэний саяны мөнгөний бол одоо 35 хүртэлх хувийг бол ганг нуурыг ч юм уу те энэ тулгамдаад байгаа асуудлаа сэргээх тал дээр зарцуулах хэрэгтэй байдаг. Энэний хэрэгжил бол бас хангалтгүй байгаа гэдгээр орон нутгийг бол энэ дээр арга хэмжээ аваач гэдэг дээр бол аймгийн орон нутгуудтай бид нар сая ажлын хэсгийн хүрээнд бол очиж уулзаж ярилцсан байгаа. За чулуу экологчоос асуумаар байна. Та судалгааны ажиллаар 2 жилиг ажиллаж байсан гэсэн. Тэгэхээр энэ ганг нуур маань ер нь ширгэсэн нь бол ганцхан энэ одоо 100 өнгөрсөн 100 бол биш. 3 жилийн өмнөөс ер нь эрчимтэй ширгэж хийсэн гэд одоо Сүхбаатар аймгийн засаг дарга нь ярьж байсан. Тэгэхээр та бодит байдал дээр ажиллахад ер нь одоо энэ байгаа байдал дээр ямар арга зам хэрэгтэй юм бэ? За ер нь энэ манай одоо судалгааны олон хүрээлэнгүүд шинжлэх ухааны академийн хүрээлэнгүүд байна. За төвүүд байна. За зарим нэгэн судлаачид бол энэ дээр олон жилийн туршид судалгаа явуулсан байт. Судалгаа хийгээд за энэ ганг нуур бол ширгэх явцтай болж байна гэдгийг олон жилийн өмнөөс хэлсэн.
тэр байтугай 2000 оны ихээр бол энэ ганган нуурыг одоо хамгаалах хөдөлгөөн гэдэг энэ хөдөлгөөнүүд ганган нуурыг авраа гэдэг ийм залуусын бас ийм хөдөлгөөн бас өрнөж исэн. За энэ бүхэн юу хэлж яах вэ зэрэг энэ өнөөдрийн энэ болж байгаа энэ процессыг одоо явагдаж байна, энэ бол гар цаггүй байна. Энийг одоо зөөлөх ямар одоо арга хэмжээнүүд байна. Энийг бол орон нутгийн хэмжээнд нь төр засгийн хэмжээнд нь хүргэж байсан ийм одоо үйл ажиллагаа байна гэж ингэж бодож байгаа. За миний одоо оролцоотойгоор 2012 он 13 онд 14 онд энэ ганган нуурын экосистем судалгааг бол явуулсан байгаа. За манайд бол шинжилгээний академи хүрээлэнгүүд за тэгээд судлаачид оролцсон ийм одоо баг оролцож энэ дээр бол ерөнхий одоо төрхийн ер нь ямар шиг байх нь вэ? Энийг яаж одоо хамгаалахад ямар одоо үйл ажиллагаа явуулах вэ? Тэр үйл ажиллагаанууд нь хэдэн төгрөг шаардлагатай байна уу гэдэг энэ асуулыг хийж төлөвөөг нь хамгаалтын төлөвөөг нь техник эдийн засгийн үндэслэлтэнд боловсруулж өгсөн юм аа. За харин энэ дээр бол орон нутгийн гэдэг энэ асуудал бол нэг тал нь оролцоо муу байна гэдэг асуудал. Энэ дээр бол байгалийн хүчин зүйлс одоо түрүүн сайхан жирэмжтэй хэлээ те сайн жирэм. Яагаад гэхээр зэрэг энэ дээр одоо манай улсад өрнөж байгаа ер нь дэлхийн нийтийг хамарч байгаа уур амьсгалын дулаалал гэдэг энэ процесс маань өөрөө их идэвхтэй явагдаж байгаа. За энэ ганган нуур бол 21 булгаас тэжээгддэг. Гэтэл өнөөдөр бол хамгийн одоо суур болсон оригхийн булаг, баян булаг гэсэн энэ булгууд одоо шидмэс шиг болоод одоо замдаа тасалдаж штэ. Тэгээд одоо тэр бусад булгууд идэвхтэй нь бол одоо малын хөл за тэгээд энэ салхи элсний нүүлтэнд одоо энэ нөлөөгөөр дарагдаж ийм болохоор зэрэг нөгөө ундраг тэжээглийнх нь ундраг их үүсвэрүүд нь бол нөгөө орж ирэхгүй болж шүү дээ тийм ээ. Тэгэхээр зэрэг энэ одоо бас нөлөөлж байгаа нэг нөлөөлөл байна гэсэн ийм нэг дүгнэлтийг хийж болохоор байгаа юм. За өшөө нэг юм нь бол юу байна вэ зэрэг за энэ уур амьсгалын өөрчлөлтийн энэ нөлөөлөл нь нэг ийм тоо байдгийг бид нэр судалгааны явцад гаргаж хахад 1960-аас 69 оны хооронд салхи шорон шуургатай одоо өдрийн тоо жилд 10.8 өдөр байсан. Яг энэ ганг дээр. Тэгэхэд 2000 оноос 2007 оны хооронд зэрэг 32 өдөр болж өссөн байна. Энэ нөгөө л нэг уур амьсгалын өөрчлөлтийн энэ үзүүлж байгаа энэ нэг шинж нь хэв шинж нь өөрөөр хэлбэл энэ байгалийн гамшигын одоо эрсдлийн энэ давтамж нэмэгдэж байгаа ийм хандлага гэж ингэж бодож байгаа. Тэгэхээр зэрэг энэ салхи шорон шуурганы энэ нөлөөгөөр тэр энэ сулвтар бэгдсэн ийм илсэн хөрстэй өөрөөр хэлбэл энэ дээр бидний судалгааны явцаар хөрсний байдлыг ингээд хараад үзэхэд зэрэг 5 төрлийн байж болно. Тэн дотроо бол энэ сул бэгдсэн ийм илсэн хөрстэй. За тэр нь бол энэ салхи шорон шуурганы нөлөөгөөр одоо энэ нууран дээр ирж нуурын мандал дээр ирж ингээд дарагддаг. За эндээс улбалаад одоо энэ одоо тэр гүний төвшин одоо багасах ийм байдаг. Тэгээд ер нь нуурын усны төвшин багасах. Тэгээд багасаад ингээд ирэхээр зэрэг нуурын усны балансанд өөрчлөлт оруулж идэг. Тэгээ энэ баланс гэдэг энэ асуудал юу бол зөв тооцож одоо энэ дээрээ тулгуурлаж бид нэр дараагийн арга хэмжээнүүдийг нь бол сайн наривчлаж гаргаж авах хэрэгтэй гэж ингэж бодож байгаа. За мэдээж одоо энэ бол байгалийн хүчин зүйлсүүд бол байгаа. Тэгэхдээ түрүүн одоо дурдглаа энэ дээр ч бас гарлаа энэ малын хөлийн асуудал байна. Малын ус хангамжийн асуудлыг бол дэндүү бэлэнчилсэн байдлаар би одоо нутгийн ардууд бол хандсан гэж ингэж бодож байгаа. За мэдээж одоо малтай Монгол ахуй байна. За ингээд мал аж ахуй эрхэлж исэн олон мянган жилийн туршлагууд байж байна. Гэхдээ энийг бол бас нөгөө нэг талынхаа уламжлалт байгалаа хамгаалах түүний одоо нэг бүрэлдэхүүн хэсэг болсон усныхаа энэ нөөцийг усан энэ харилж хамгаалах энэ асуудалтайгаа уйж өгсөн бол бас нэлээд ийм одоо гашуун
байдал орохгүй байх байсан болов уу гэж ингэж бодож байгаа. Ард иргэдээс яриа аваад явж байгаад хэлж байсан л да. За урд нь бол одоо манай малчид бол одоо өвлжөөндөө отролцдог, өвлжөө хаваржаанд ингээ гарчдаг. За одоо сүүлийн одоо 3 сар их халуун болсон учраас ингээд адуу мал маань тэндээ байнга зогсдог болсон. Одоо ялгацаа тэнд гаргадаг болсон. Тэгснээр одоо замаг үүсгэж байна гэж ярьж байсан. Тэгэхээр нэг талаасаа одоо энийг хаших нь их зөв юм байна. А нөгөө талаасаа нөгөө малчдын маань их ашиг бас зөрчигдөд байна тий. Тэгэхээр энэ ходог усны асуудлыг одоо яаж шийдвэл зүгээр юм бол? Энэ бол сүүлийн 3 жилийн дотор бол мал энэ дээр орж ирж байгаа асуудал огт биш. Энэ бол олон жилийн одоо ихтэй. Энийг бол хамгаалаж гашаа эднэрээр бол бэхжүүлсэн байдгийг. А тэгтээ бол одоо энэ хөрөнгө мөнгөндөө зориулаад бололцоогоор энэ үйл ажиллагааг явуулдаг байх л да. А тэгтээ тэр нь бол тэр торон гашаануудыг бол малд арай л ордог. Хэдий одоо халуун байлаач гэсэн. Тэгэхээр зэрэг энэ дээр ажиллаж байгаа одоо энэ байгаль орчны яамны одоо энэ төрийн захиргаа төрийн тусгай хамгаалал газар аваа шүү дээ тийм ээ. Энэ газрын захиргааныхны одоо орон тоон цөөддөг юм уу тийм ээ. А ямар ч байсан хүн хүчний асуудал тэгээд тэр хэрэглэгдэж байгаа техник хэрэгсэл нь байд юм уу, хомс байд юм уу, тэрнээсээ улбалаад энэ дээр хамгаалтын асуудал жоохон орхигдсон тал бол байдаг. Үнэхээр хэцүү. Зарим нодлон бол бид нартай ярьж хахад нэг байгаль хамгаалагч ярьж ялаа л дээ. 8 сартай 6 сартай жирэмсэн. Тэгээд моциклтэй яваад нутгийн иргэдэг энэ лүү одоо битгий мал хуугаа оруулаач гэхэд хөөгд явуулж исэн гэж. Тэгээд ийм одоо зөрчилдөөн орон нутагт одоо усан дээр байж байгаа ийм асуудал болоо цаашид бол ус бол нэлээд үнэтэй болно шүү дээ. Ер нь ганц ганг дээрч биш тийм ээ. Ийм асуудал байна. Тэгээд энэ дээр энэ малууд олноороо бөөгнөрч энэ нууран дээр орж ирнэ гэдэг чинь нуурын өөрөө амьд экосистем байхгүй юу? Энэ амьд системийг өөрчлөлт оруулж байгаа. За энэ дээр өөрчлөлт оруулж байгаа нь юу вэ нөхөө зэрэг малын ялгац тэн дээр унаа. Тэгэхээр зэрэг энэ дотор чинь нөгөө ургамалд байж байгаа усан дотор байж байгаа ургамлын идэвхтэй үйл ажиллагаа хөгжөөж өгч байгаа. Тэгээ ингээд хөгжөөж ингээд өгөхөөр зэрэг нөгөө доор байж байгаа энэ антитэй чинь усны одоо гол нүүдлийн шуудын эдж тижээлэнд хүртэл өөрчлөлт орох ийм хандлага ажиглагддаг байхгүй. Тэгэхээр зэрэг энэ олон жилийн өмнөөс энэ бол нутгийн ардууд эндээсээ ундаалж ингэж ирсэн. Харин энийг зохицуулах асуудал бол бид нар нодлон ганг нуурын чуулган дээр очиод уриалга гаргасан шүү дээ. Энэ ганг нуурыг нэг 5 жил хэрэг энэ лүү оруулахгүйгээр нэг экосистемийг нь тордоод тэгээд эндээс ундаалдаг одоо малын ус хангамжийн асуудал байна тийм үү? Хүний их асуудал байна. Энэ бүгдийг нэг зэгцлээд нэг төр амраагаад нутаг сэлгүүл яасан бэ гэдэг юм уриалгыг бол гаргаж ирсэн шүү дээ. Тэгэхэд тэр худгууд бий. Зарим одоо газрууд бий. Тэгэхдээ энэ олон одоо малыг бэлчээр бол байж байна. Тэн дээр бол гүний усын одоо өрөмдлөг хийгээл тэгэл одоо худгаас нэг 5 жилдээ нэг тэсэх хэрэгтэй л болоо гэж би бодож байгаа шүү дээ. Хүний зохисгүй үйлдэл бас нэг сэтгэлгээ гэж нэг юм бас байгаад байна тийм ээ. Тэгээ геологи эрдэс судлалын ухааны доктор Борчлонгоо асуумаар байна. За ганг нуур маань бол одоо их лаг шавар үүссэн. За 90 см хэрийн зузаантай гэд маань нэвтрүүлэгтэр хурцгаа ярьж байсан. За тэгээ энийг одоо хусган зөв юм уу? Эсвэл одоо нөгөө гүний усаар сэлбэх зөв юм уу? Энэ тал дээр таны байр суурь ямар байна вэ? Нуурч нь бол угаасаа шаварлаг хурцаж ижил нуур тогтсон шүү дээ. Тэгэхээр чинь ганг нуурын чинь доогоор бол тийм шаварлаг хурц тархсан байгаа. Шаварлаг биш ус дамжуулдаг хайрыг илсэн хурц байх юм бол доошоогоо газрынхаа гүн рүү алгуулсан шүү дээ. Тэгэхээр энэ дэр би юу гэж хэлэх гээд байна гэхдээ зэрэг нэгдүгээр тэрийг одоо хусна гэдэг яриа бол би телевизээр харсан л да. Трактор маажуулаад, экскаватор маажуулаад хусцхол яах вэ гэсэн. Ерөнхийдөө бол ослтой. Эрсдэлтэй. Эхлээд тэр хөрс шаврын үе ямар байна, хөрс ямар байна, лаг нь ямар байна, доороо ямар ус давхраг байна, өшөө доошоо ямар чулуулаг явж байна уу гэдгийг талбай гарна гүн рүү тийм гидрогеологийн
талбайн судалгаа хийж тодруулаад дараа нь асуудлыг шийдэхгүй бол яг одоо тэр трактораар экскаватораар маажуулна гэдэг бол ихээхэн осолтой болов гэж тэгж бодогддог. Ер нь бол Ганг нуурын усын үнэндээ одоо багассан байна л да. Энэ аргаахгүй энд бол манай сая улсууд ярьчлаа байгалийн хүчин зүйлийн дэлхийн дулаалтай холбоотой ч юм байгаа. Тэр салхины хүчин зүйлээс энэ эзний дээд давхраа хөрс ургамлын бүрхүүч нь сэргэж тэрнээс ч болж одоо усан юм байгаа. Нуурын ус бол сэргэж их багассан байна л да. Би ноднон 15 оны 10 сард очив энэ дээр. Тэгэхэд бол арайч юм болоогүй байсан. Арай дээр бид ер нь бол нэг нуурын талбай толионы нэг 30% нь татарчжээ гэж харж байсан. Одоо бол энэ телевизээр харахад бол одоо асраг юу болчих багассан байна. Нуурын хавсыг яаж сэргээх вэ гэдэг бол асуудал. Энэ бол их үнцэнтэй нуур л да. Энэ Дорнод Монголын биологийн төрөл зүйл энийг хамгаалахад бол их нөлөөтэй нүүдлийн шууд буудлаж дамжиж явдаг ийм онцлогтой нуур л да. Энийг хамгаалах арга хэмжээ бол давхаас өөр арга байхгүй. За хамгаалах арга хэмжээнүүдийг манай нөхдүүд энэ телевизээр улсууд янз бүрийн юм ярьж байна гэдэг зөв. Тэр ургуулын төрөл зүйлийн нэмэгдүүлэх гэдэг юм уу, хашаажуулах, малын хөлийн тэр талхагдлаас хамгаалах гэдэг юм уу. Энэ арга хэмжээнүүдийг бол авах шаардлагатай. Энэний хажуугаар нэг байж болох вариант бол газрын доорх усаар нэмэлт тэжээлөх арга байж болох нь үгүй юу гэдэг асуудал байгаа. Би бол өөрөө газрын доорх усын судалдаг хүн л дээ. Тэгэхээр энэ дээр бол нэг геолог орчин яриад байх юм бол их олон юм ярина. Тэр геолог орчныг энэ дээр яриад байх асуудал байхгүй бах. Магадгүй эндээс гүний их нэлээд гүнтэй газрын доорх ус илрүүлээд тэрнээс ямар хэмжээгээр одоо нуур ус илүүж болох нь гэдгийг тогтоох ажил бол хийгдэх шаардлагатай гэж үздэг. Хийгдэх нь зөв байна. Тэгэхдээ осолтой тал бай. Нуурынхаа устай газрын доорх ус бол ихэвчлэн холбоотой байдаг байхгүй юу? Ялангуяа гөрүнтийн ус гэж яригддаг хөрсний ус бол одоо ил задгай гадаргуугийнхаа устай ихэвчлэн холбоотой байдаг. Тэгэхээр тийм гидравлик холбоо гэж яригддаг юм да. Тийм холбоотой усыг аваад нөхөн гэж бол байхгүй. Тэгэхээр тэрийг өнгөрөөгөөд өшөө илүү гүний артезин гэж яригддаг юм да дараалттай. Нуурынхаа устай гидравлик холбоо байхгүй. Тийм ус давхрах. За нуурлууга татах боломжтой их холоос биш илрүүлж чадаад нэмэлт тэжээл өгөх асуудал бол байж болох. Яг талбай хэмжээнд бол гидрологийн судалгаа нэг төвшин бол бас сайн биш. Хэдэн бэлчээрийн ходог ганц нэг ходог өрөмцснөөс өөр тэнд судалгааны ажил бол нэг хийгдээгүй. Тийм учраас судалгаагүйгээр энэ асуудлыг бас шийдэхэд одоо нуур ус газрын доорх усаар нэмэлт тэжээл өгчнө гэж хэлэхэд бол төвөгтэй. Тийм учраас судалгааны ажил бол явуулах хэрэгтэй юм гэж үздэг. Миний хувьд бол одоо ингээд яг 90% ширэгчлээ бидэнд байгаа найдвар нь 10% байна. Тэгэхээр одоо яг одоо сэргэх магадлал нь та бүгдэд яаж харагдаж байна вэ? Тэгээд одоо сошиал ертөнд хөгжсөн байна л да. Яаж тэнд нь одоо мод тарих юм? Яаж одоо ямар арга хэмжээг хурдан авах юм? Нэгэнт одоо ийм болцсон байгаад сэргэхгүй гэсэн асуултыг их тавьж байна. Энэ талаар та бүхэн мэдээлэл өгвөл. За ямар нэгэн юм дээр бол итгэл алдаж ирдээсээ болохгүй. Эцсийн мөчөд юу юм гэхээс биш. Энэ гангануур бол сэрэх байх гэж би дотроо бодож байгаа. Энэ дээр бол үндсэндээ хэд хэдэн үйл ажиллагаануудыг явуулах юм шаардлагатай байна гэж зөв төсөөлж байна. За нэгдүгээрт бол сая борч болов хэллээ. Юу гэхээр зэрэг төсөл хэрэгтэй байна гэж. Үнэхээр тийм судалгаа хэрэгтэй. Энэ дээр шинжлэх ухааны үндслэлтэй ийм одоо төслийг нэг яралтай боловсруулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл бид нэр ор хоосон дээр юм
байхгүй шүү дээ тийм ээ. Урд нь хийгдсэн төслүүд байна. Тэр бүгдийг нэгдүүлээд тэгээд одоо энэ дээр их нямба хандах хэрэгтэй. Яагаад нямба гэхээр зэрэг энэ өөрөө эмзэг экологи учраас энэ эмзэг энэ экологид хүн нямба шийдвэртэй нэлээд одоо ултаа үндэслэлтэй судалгааны аргачлалтаагаар ингэж оролцох нь бол хэрэгцээтэй. За энэ дээр бол төсөл хийх хэрэгтэй байна гэж. Төсөл бол мэдээж өнөөдөр гэхэд маргааш гаргаад өгөхгүй. Энэ бол маш их олон одоо зардал гарна, санхүүжилтийн их үүсвэр хэрэгтэй болно. Ийм асуудлууд байна. За үүнтэй зэрэгцээд энийг хүлээгээ суухгүйгээр одоо энэ салхи элсний одоо нүүлтээс хамгаалсан арга хэмжээнүүдийг орон нутгийн болоод энэ олон нийтийн оролцоотойгоор энэ дээр авч хэрэгжүүлэх ёстой юм байна гэж ингэж боддог. Тухайлбал одоо салхин талыг юм хааж хаалт хийх, хашаажуулах энэ одоо хамгаалах энэ асуудал бүр энээсээ бүр ихийн оруулж хагаад их ундрахтай нь бүр ингэж хагаад хөлийг оруулж хагаад хамгаалах ийм шаардлага болоо зүй ёсоор тавигдах нэ. За дараагаар нь бол бас хаалт хамгаалт хийгдэж явах энэ явцад бол энэ нөгөө нуурын тэжээлийн их үүсвэр болсон булгууд байгаа. За энэ булгийн одоо урсыг нэмэгдүүлэх, сайжруулах энэ асуудлыг бол бас үндэслэлтэйгээр явуулах ийм шаардлага бол байна гэж. За мэдээж одоо тэн дээр тавихад бол энэ экосистемийг сайжруулах энэ тал дээр бол мод одоо ойн зургсуудыг байгуулах энэ асуудлыг бол бас хамтд нь одоо хийж байх ийм одоо шаардлага бол зүй ёсоор тавигдах болов гэж би ингэж бодож байна. За тэгээд мэдээ төсөл гарч ирээд төсөл бол шинжилгээ ухааны үндэслэлтэйгээр гараад ирсэн тохиолдолд бол дараагаар нь одоо саяхан бидний ярьдаг одоо тэр газрын гүний усаар тэжээгдэх тийм боломж байна уу? Аль эсвэл одоо энэ зарим усууд ярьж ирсэн үүл буудна гэсэн. За үүл буудаж болно. Тэгэхдээ тэр үүл нь хизээж ирээвэлээ дээ тийм үү? Тэгэхээр зэрэг ийм одоо хэд хялбар ийм байдлаар энэ лүү одоо битгий хандаасаа гэж ингэж л бодож байгаа. Тэгээд энэ дээрээ холбогдуулаад хэлэхэд мэдээ санхүүжилтийн асуудал бол хэрэгтэй. Улс орон өнөөдөр бол эдийн засаг нэмгэн байна. Ийм нэмгэн үед бол аливаа ингээд байх энэ асуудал бол байхгүй хаа. Тийм болохоор зэрэг одоо нийт одоо монголчууд бид нар өөрсдийнхөө одоо бахархал болж байгаа нэг одоо сайхан үзэсгэлэнтэй нэг нуурын төлөө бол бас сэтгэлийн хандив өдөр өөх үүднээс энийг бол гаргахад бол болох болов гэж би тэгж боддгийн. Тэгээ би ямар сандаа тэр өөрөө хэллээ л да тэр сошиал юу нэлээ өргөцсөн манад гэж яг тэрүүнтэй хэлснээр би өөрсдийнхөө одоо тэр фэйсбүүкээр дамжуулаад Монгол улсын нэг иргэн үнийг 500 төгрөг хандивлаад энэ ганга нуурын дээр биш ганга нуураасаа гадна ганга нуурынтай чинь холбоотой олон нуурууд биш үү? Тэгээд тэрний экосистемийг тэр хавийнхын сайжруулахын асуудал дээр хийх юм бол иргэн миний оруулж байгаа нэг үүрэг юм байна. Нэг 500 төгрөгөөр хандив болгоод ингээд өгөхөд нэлээд олон ажлыг бол энэ дээр явуулах юмаа гэсэн нэг юм асуудал байна. Өшөө дараагийн нэг асуудал нь юу вэ гэхээр зэрэг энэ дээр манай энэ үүрэн телефоны энэ оператор компаниуд энэ байгаль орчинд бас нэлээд идэвхтэй үйл ажиллагаа оруулж яадаг. Одоо ингээ нөгөө мессеж дээр илгээж өрдөг гэдэг тийм ийм асуудал дээрээсээ бас нийлүүлээд одоо ганга нуурын одоо сан гэж байгаа хамгаалах сан гэж энийг одоо нэг жоохон хандив бид нар өгөх юм бол бид нар судлаачдын ч өмнө одоо бусад энэ идэвхтэй ажиллаж байгаа хамт олон байгууллага иргэдийн ч өмнө бас бид нар бас нэг 3 төгрөг өгөөд тэгээд энэ үйл ажиллагааг идэвхтэй богино хугацаанд дотор хийх бас бүрэн боломжтой тийм ээ. За баярлалаа. Эх орон Монголын үндэсний телевиз дээр сувгаад харуулсан бол яг энэ цаг мөчид за ганга нуурын эргэн тойрон гэсэн сэдвэр бид нээлттэй хилцүүлэг хийж байна. Тэгэхээр зочд маань их одоо үзэгчид маань хэрэгтэй олон сайхан мэдээллүүдийг хүргэж байна. Тэгэхээр би байгаль орчин аялал жуулчлалын яамны мэрэгчлэнээс асуумаар байна л да. Яг одоо бодит ажлуудыг хийгээд явхад юу дутагдж байна? Мэдээж хөрөнгө мөнгө бах тий. Энэ дээр одоо яг хідэн төгрөг төсөвлөгдөд эхний яг одоо хийгдэж байгаа ажил нь юу вэ? Одоо нэг гарт баригцсан ажил хийгдэж эхэлв үү? Тэгэхээр
нөгөө төлөвлөгөөнийхөө хэрэгжилтэд хангах асуудал бол одоо зохион байгуулах ажил бол хамгийн ихний тулгымцсан асуудал байна. Тэр нь бол одоо за мэдээж хоёрт нь бол санхүү төсөв одоо төсвийн тодтолд одоо тэр гидрополийн судалгаанд шаардлагатай мөнгийг олж авах асуудал бас байгаа. Тэгэхээр энийг бол бид нэр өнгөрсөн 7 хоногт бол хурлаар оруулсан байгаа. Тэгээд одоо бас шийдэгдэх болов гэж бас найдаж штэ. Гэхдээ тэрийг бас хараад суухгүйгээр бас арга хэмжээнүүд байгаа. За энэ бол зохион байгуулалт ингээ бид түрүүний ярьцдаг. Тэгэхээр сая бид нар 8 сарын 29-ны асуудлын дараа манай гал бүрт Улаанбаатарын сав газрын захиргаа гэж байдаг. Яг одоо энэ ганган нуурын асуудлыг хариуцаж сууж байгаа. Тэд нар бол саяхан нэг 7 хоног юм юм явсан байгаа байхгүй ганган нуурлууд. Тэгэхэд бол хурд үндэс бас тодорхой хэмжээгээр ороод нөгөө 13% маань жоохон нэмэгдсэн болж таарч байгаа юм. Тэгэхээр энэ юу гэдэг нь тэгэхээр уур амьсгал нөгөө нэг таата байгаад ах юм бол нөгөө нуур маань яг тэгэл нүдэн дээр алга болчихгүй тийм ээ. Тэгэхээр бороо хуур ороод бас нэг жоохон сайжирчих асуудал. Нөгөө талаар бол яаралтай орон нутгийн авах хэмжээ арга хэмжээ бол тойроод хашаага хурдан барьчих хэрэгтэй юм шиг байна. Энэ нь өөрөлдвөл нөгөө хөлөө малын хөлөөс чөлөөлөд авах хэрэгтэй. За тэгэнгүүт нөгөө малчтын асуудал үүснэ. Тэгэхээр энийг бол бас орон нутагтаа бид нар нэлээд ярилцсан. Орон нутгийн шинэ засаг дарга бол нөгөө аймгийн засаг дарга бол энэ дэр нэлээд нааштай хариу биднэрт хэлсэн. Бэлчээрийн даатсын асуудлыг харгалзан үзээд нэг 4 орчим хуудгийг бид нар малчтай гаргаж өгнө гэсэн. За тэгэхээр газар дээр нь ажилласан ажлын хэсэг бол энэ дээр малчтай асуултж үзсэн. Та хэд маань одоо ингээд ярахад бол биднэрт бэлчээрийн даацтаа тулгуурласан тийм одоо усан хангамжийн асуудлыг шийдэх худаг байгаа тохиолдолд бид нар бол нөхөд бэлэн байна. Ингээ газар чөлөөллүүдийн орчмоор чөлөөлөө явахд явуулгүй яах вэ гэжсэн. Тэгээд гангийн орчимд бол огт худаг байхгүй асуудал байдгүй. Энд бол 2 худаг байгаа. Ундрах сайтай нэг нь гангийн цагаан худаг гэж бас улсын төсвийн хөрөнгөөр гаргачихсан. Гэхдээ одоо бол орон нутаг бол ажилуулахгүй байгаа. Тэрийг ажилуулахгүй байгаа гэдэг маань бол одоо ерөөсөө өөрсдийнх нь цэвэр одоо нөгөө асуудал байгаа. Тэр нэг жижигхэн бензин одоо мотор ажилуулах бензин шатгуун л бидний урдаас ярьсан. Тэгэхээр бол нэг тэрийгэ жижигхэн тэр бол нэг тийм усын төсөв мөсөв хараад авах тийм шаардлагатай шүү. Өөртөө баг ингээд зохицуулаад орон нутгийн сумн өөрөө зохицуулаад хийчих асуудал. Тэгэх юм бол энэ дээрс бас нэлээд хэмжээний мал бол тэрнээс усалчин гангийн цагаан удаг гэдэг одоо энэ ганган нуурын хойхон байж байгаа. Нөгөөх нь бол шинэ гангархан гэж жуулчны баазын хажууд бас нэг 4 км ойрхон. Тэрэнд бол бас нэлээд өндөр ундрахтай арти зузаг бол тэнд гарсан байгаа. Тэрний усыг бас зүйтэй одоо мэдээж хэрэг жуулчны бааз өөрхөн хэрэглээнд гаргасан. Гэхдээ бол илүү ус зөндөө тэнд байгаа учраас тэрийг бас зохион байгуулалттайгаар малчтынхаа усан хангамжийн асуудлыг шийдэх шаардлагатай болов гэдэг дээр бол орон нутагтаа нэлээд төвсөлчд хүрсэн асуудал байгаа. Тэгэхээр ер нь бол ил задгаал ус руугаа дайраад болохоос уг нь бол асчлах ус тэнд бас харагдаад байгаа. Тэрийг бол хурдан арга хэмжээ авъя гэж ярьжсэн. Аймгийн засаг дарга нь бол худгаа бол энэ намартаа гаргах чинь ингээд бол ажиллаж байгаа бид нартай хамтраад. Ер нь бол бэлчээрийн усан хангамжийн асуудал бол хөдөө аж ахуйн яамнуудтай холбоотой асуудал. Тэгэхээр яамтайгаа ч гэсэндээ бид нар бас холбогдоод координацийн асуудлуудаа эхлээд бас нэлээд тодорхой хэмжээнд шийдчих хэрэгтэй юм байгаа юм шүү. 2015 онд бас манай ганган нуурын чуулган очиж бас нэвтрүүлэг бэлдэжсэн. Тэр үед бол гайгүй устайсан. Гэхдээ манай монголчуудыг ингээд ажиглаад ахад за юм нь яг л эцтэй тулах үед нэг үнэхээр ийм болцсон юм уу гэж нэг юм цочор авдаг. Тэгэхээр яг одоо энэ нэвтрүүлэг маань хийснээс хойш эрдэмтэн мэргэд за тэгээд байгаль аялал жуулчлалын маань ингээд бүгд нэгдэж байгаа үндсэн дээрээс бол бас ажлууд хийж эхэлж байна л да. Тэгэхээр өчтөр бид нар нэвтрүүлэг хийснээс хойш за танах ямар арга хэмжээ авбаа гэдэг даргаын сумын засаг даргатай холбогдоход бол за ямар ч сан оргих булаг баян булгийг бол хашаад эхэлсэн юм байлээ. Тэгээд бороо орсон учраас нэг сайн мэдээ нь бол баян булгийн нус нь гайгүй нэмэгдээд ирсэн гэдэг юм таатай мэдээ байгаа. За тэгээд бас залуучууд маань аян өрнүүлж байна. За хандивын даас нээсэн байна. Тэгээ маш олон талаас үзэж байгаа болохоор мэдээж ганган нуур манаас ингээд аврагдаад буцаад сайхан сэргэн гэдэгт бол одоо итгэлтэй байна. Тэгээд одоо би танаас бас нэг зүйлийг асуумаар байна л да. Яг цаг хугацааны хувьд одоо хэр хугацаанд одоо нуур маань одоо сэргэх боломжтой бол одоо тэр нуурыг сэргэх ёстой юм шиг үн те. Энэ тал дээр та бидэнд мэдээлэл хүргэхгүй юу? Энэ Малцэг ус гэдгийн цаатлын ясыг би өөрөөс Хөдрийн аймгийн нутгийн хүн л дээ. Энэ ийм элстэй ийм элсэн дунд байж байгаа энэ баян бүрдүүр ярьдаг та. Энэ бол ерөөсөө тийм экологийн хувьд их эмзэг тэр хөрснөө нэвтрэгтүүл нэгдүгээр таамархан. Хоёрдугаарт ер нь бол нуурын усыг
тэр Оросын судлаачд бол дээр үеэс судлаад одоо үзээд ажиглаад ингээ ярьж байсан тэр урд талын тэр элсэн банкнаас голчлон тэжээлтэй гэж яригддаг байсан л да. Тэгэхээр тэр тэжээлийн хэмжээ багасаад байна. Энэ уг нь бол энэ баян мөрдөөч өөрөө тэр хүүхэндээ тийм микро нөхцөл цагуурын нөхцөл климат үүсгээд тэгээд эндээсээ одоо эргэж тэжээл аваад гүнийх нь усан тэжээл аваад газрын дор усан тэжээл аваад ингэж явдаг л да. Нуурны усын үед бол сая бороо ороод дүүрчихлээ гэж ярьж байна. Бараг дүүрсэн юм байна. Мэдээж агарын хордонцтой шууд холбоотой. Агарын хордонцоор тэж байна. Агарын хордонц бол нуурын усыг тэж байна, газрын дор усаач тэж байна. Агарын хордонц өргөлж ороод байхгүй. Тэр цаг үед нь бол гүний усны нэмэлт тэжээгдэл сэлбэгдэлт бол тэр хэдэн булгаар чинь орж ирж байсан л да. Ер нь нуурын тэжээгдлийн их усөр бол тэр хэдэн булгууд байна гэж дээр үед судлаачд бол тэгж бичдэг байсан. Юуны хувьд бол одоо тэгээд тухайн бороо орох юм бол одоо эртээр 90% байсанс одоо Сквадрын мөтний 10 тоног бороо орсон юм байна лээ сая. Тий. Тэгсэн чи эргээд устай болчихж гэнэ гэсэн тийм сураг биш сонссон. Тэгэхдээ борооны ус бол борооны ус тогтоол ус уурчих нэг энд бол түрүү чулууныг доктор хэлсэн тэр усны баланс алдагдаж байгаа гэж. Бол баланс алдагдаж байгаа. Баланс юунаас болоод алдагдаж байгаа нөхөр мэдээж тэр дулааны энерги нэх ууршилт нь тэр усныхаа тэжээгдлийн хэмжээнээс 5 дахин их. Тийм судалгаа бол гарсан байгаа л да. Байгаа байхгүй юу? Нөгөө талдаа бол энэ газрын дор хусаар тэжээх боломж гэдгийн хувьд бол элсний энэ уснаас гэдэгтэй асуудал нь биш юм байна. Ер нь бол улсын гэдрэгөлгийн судалгаа хийгээд эрэл хайгуулын газрын дор хусны эрэл хайгуулын ажилд явуулах тийм шалгуур үзүүлэлтүүд бол бас тэнд байгаад байгаа байхгүй юу? Яагаад вэ гэхээр зэрэг нуурын чинь урд талаас элстэй болохоос хой тал нь бол ихэвчлэн одоо тэр хөрмөн чулуу гэж ярьдаг да. Базальт гэдгийг. Тэр хөрмөн чулууны юм давхраасууд байгаа тархсан тийм тэгш тал газар байна. Тэр хөрмөн чулуу гэдэг чинь бол өөрөө тухайн цаг үед геологийн эртний цаг үед бол галбуул дэлгүүрээд ангуулээд одоо хөрмөн чулуу ингэж бэлхэж урсаж байсан газар байхгүй юу? Тэгэхээр хөрмөн чулуу ч ингээ урсах явцдаа доод тал нь кристалжаад хатуужаад дээд талын хэсэг нь бол нөхсөвтэй, ан цавтай ангуулээд ус агуулах тийм боломжтой болчихдог л да. Тийм нөхцөл бол гэдрэгөлгийн нөхцөл бол дэргэнгад байх боломжтой. Хөрмөн чулууны лавын одоо тэгж урссан хөрмөн чулууны давхраг бол төрүүчийн судлаачдын бичсээр бол 7, 8, 10 тийм давхраг байдаг гэж байгаа байхгүй юу? Тэрийг л тогтоогоо тэгээд нуур устай холбоогүй тийм юу л гарах боломжтой. Нөгөө талаар түрүү сайхан жаргал хэлчих шиг боллоо. Хойхон талд нь 4 км-ийн цааталд тэр нэг жуулчны бас тэр тий. Тэр чинь бол бас л одоо эндээс бол тийм даралттай нууртайгаа холбоогүй гүний ус илрүүлэх боломж байна уугүй юу гэдгийг ямар нэгэн хэмжээгээр хэлээд байгаа шалгуур үзүүлдэг байхгүй юу? Ийм нөхцөл байдлын үүднээс бол гэдрэгөлгийн судалгаа хийх нь зөв юм гэж байгалийн яамд бол бид нар зөвлөмж өгдөг ханддаг. Мөнгө төгрөг нутгах юм бол тэр судалгаа хийгээд боломжтой гэсэн дүгнэлт гарах юм бол тэр ажлыг зохион байгуулахад нэг их цаг хугацааны асуудал гарахгүй. Тийм шаардлагатай үед бол газрын дор орохсны тэжээл өгнө гэдэг байгаа шүү дээ. Яг ингээд харсаар судал бороо н орохгүй те ингээд алга болчих магадaltaй эн чин тал дээр энийг ийм ил ус байгаа шүү дээ. Тэгэл ерөөсөө хэд тоног дулаарын гутал алга болчих байгаа байхгүй. Тэр шаардлагатай үед өгнө гэдэг бас ойлгох хэрэгтэй те. Дандаа тийшээ гүний ус ингээд урсаад байх юм шиг ойлгож болохгүй. Хэрвээ энэ судалгааны үр дүн маань эндээс одоо нууртайгаа гидравлик холбоотой биш газар өөр тийм банкнаас ус байна гэл тийм гараад ирэх юм бол бид нар бол энэ шугам татаал одоо нуурлуугаа ус өгөх боломж бол байгаа. Энэ яагаад ингээд бид нар үнэхээр газрын дор ус гэж яриад байна гэхээр энэ бол олон улсын ач холбогдолтой нуур
одоо олон нүүдлийн шувуу одоо дамжин өнгөрдөг, нүүдэлдэг, одоо буудалдаг, нүүж явахаас өмнө энэ дээр бол идэж тижээлээ аваад ингээд зохион байгуулалтанд ордог, хун чуулдаг. Тэгээд Рамсарын гэрээ конвенц гэж олон улсын конвенцэд бүртгэгч гэсэн ач холбогдолтой нурцс байж явах хэрэгтэй байгаа юм. А түүнээс бол агарын уур амьсгал ийм юу гэдэг ингээд нуур тойром ширэх асуудал байдаг. Энэ бол байгалийнхаа хуулиар явж байгаа. А гэтэл ган нуурын хувьд бол бас бид нар байж явах хэрэгтэй нуур юм шүү гэдэг ингээд газрын дорхосоор шаардлагатай үед бол тижээж болох юм а гэдэг одоо зүгээр санаа бол одоо түрүүний ярьдаг чулуу уйгоо хэлгээр төсөл явна. Тэгээ борчлонгоо бол судалж үзээ судалгаас боломжгүй гэж гарчжуулна. Одоо боломжтой гэлээ гэхэд бид нар бол хэрэгжүүлнэ л гэж ойлгоно шүү. За үдий талал одоо яг ганг нурт маань одоо хун чуулах хэвээр тийм. Гэтэл одоо ийм эрсдэлтэй болсон. За өвөл болно. Тийнгүүд манайхан мартаад эхэлгүй. Энэ арга хэмжээ маань одоо цаашаа явна. Тэгэхээр бүр өвөлч арга хэмжээ явна гэж ярьж байгаа. Тэгэхээр ямар арга хэмжээ байдгүй гэхээр цасны цас бол одоо үйл болно тодорхой хэмжээгээр. Тэгэхээр бол засаг дарга бол айгүй өөрийнх нь санаачлагалтай энэ бол орон нутгийн өөрөө хийчих ажил. Тэгэхээр боломжтой хэрээр ганган ууран дээр бол цас аваачиж тавья. Энийг өрсө бүр зохион байгуулалттай ба сургуулийн хүүхдүүдтэйгээ нийлээлээд бүр ингээд цасан агуулга хийж болно тэнд бол. Тэгэх юм бол энэ бол нөгөө цасны усыг хуримтлуулна гэсэн асуудал болно л да. Ер нь бол тэгэхээр бол хавар болоод улаан болоод тэр хооронд бол нуур маань бас нөгөө цасны ус маань хайлаад тустай ах боломжийг бас хангачиж болно. Мөн хүүтэрсэн өвөл бол бид нөгөө элсний хаалт малтаа нам одоо хаврал одоо нөгөө шорон шуурхтай өдрийн чин тоо гэсэл элс чин шуурал тэгэл ёроолын хурцаа дарчдаг асуудал үүсдэг учраас салхины хаалтуудыг хийх боломжтой тий гэх мэтлэнгээр арга хэмжээнүүдээ авах хэрэгтэй. Тэгээ мөн зохион байгуулалтанд ороод ямар айл нь энэ зундаа зунсахын ямар айл нь өөр газараа очихын гэдэг асуудлуудыг л орон нутгийн зохион байгуулалт ажиллах асуудал бол ингээл явж л байх хэрэгтэй л доо. За баярлалаа. Тэгэхээр бидний ярилцах цаг ерөнхийдөө дуусах төгсөж байна. Гэхдээ бас нэвтрүүлгийн төгсгөлд асуухгүй байж болохгүй байна л да. Тэгэхээр эрдэмтэн мэргээд технологичд, за геологчд та бүгд маань нэгдчихэж за ганг нуур маань бол аврагддаг баха. Тэгэхээр ганцхан бас та бүгдийн маань ажил биш. Энэ бол эх орондоо хайртай, эх орныхоо төлөө одоо цохилох зүрхтэй бүх хүмүүс маань энд бас нөгөө анхаарлаа хандуул сэтгэл зүрхээ зориулах хэрэгтэй. Тэгээд ганг нуураа аврыг гэсэн юм хөдөлгөөн явуулж байгаа юм билэ. Энд бас үзэгч та бүхэн манаас хамрагдах боломжтой пэйж хуудас нэгдсэн. Ер нь бол их олон талаас арга хэмжээ авч байгаа юм билэ. Тэгэхээр манай студид хүрэлцэн ирж за сонирхолтой яриа өгч тийм ээ ямар гарц байна, шийдэл байна гэдгийг өгсөн та бүгд маш их баярлалаа. Тэгээд сүүлийн харамыг та бүгдэд үлдээ. За мэрэгжлийнхаа зүгээс ямар зүйлүүдийг яаж хиймээр ингээд тавчхан хэлээд бүгдээрээ нэвтрүүлгээ өндөрлөе. Тэгээ хийх ажил бол ерөнхийдөө бол энэ хүмүүсийн яриа манай энэ хоёр бид хэдийн ярианаас гэсэн тэн дээр гангнуур дээр хийх ажлууд бол гараад байгаа. Хүмүүстээс нэг уриалгаас хэлье тийм ээ. Тэгэхээр юу хийх вэ гэдэг мэдээж байгалийн яам мэрэгжлийн байгууллагууд тийм зөвлөмжийг аваад гангнуурыг сэргээх асуудал бол явж ирнэ. Орон нутгийн хантай тэнд амьдрах цаа ард иргэдтэй ихээхэн шиг шууд холбоотой. Энэ Улаанбаатараас эндээс юу хийх вэ? Зөвхөн Улаанбаатарынхан болвол мэрэгжлийнхаа зөвлөмжийг өгнөөс хандууд юугаа өгдөг нь бол өгнөөс тэрнээс өөр бол орон нутгал одоо энэ мэрэгжлийн байгууллагуудын зөвлөмжийн дагуу үйл ажиллагаа сайхан өрнүүлээсэй л гэж бодож байна. Ер нь мэдээж гангнуураа аврах асуудал бол монголчуудын зөвхөн Сүхбаатарчуудын асуудал, шинэ монголчуудын асуудал. Энэ нуур бол түрүү хэлсэндээ их үнцэнтэй их чухал нуур гэдэг нь. Тэгэхээр энийг аврах хөдөлгөөн гэдэг юм уу одоо Миндоё тэргүүтэй хэсэг улсууд тэнд дуурайд л байгаа. Энэ улсуудын санаачлагыг бол аль болох одоо дэмжиж оролцох хэрэгтэй л дээ. Түүнээс гадна бас энэ төрийн байгууллагууд энэ хөрөнгө гаргадаг байгууллагуудыг бас энэ дээрээс анхаараасаа л гэж хүсэж байна. Хөрөнгө мөнгөний асуудал маш хамгийн одоо чухал байгаа тийм ээ. Тэгэл яах вэ? Хөрөнгө мөнгө байх юм бол тодорхой хэмжээгээр ажил хэрэгжүүлэхэд бол боломж бүгднэлгүй яах вэ? Би бол түрүү ярьсан нөгөө бид нар бол одоо дээш нь байгалийн яам бол нөгөө төлөвлөгөөнийхаа дагуу манай дээр одоо гидрогеологийн судалгаа гэдэг зүйлийг бол бид нар дараах цэрэг нарын хүрээнд яриад дээш нь одоо төсөв олох боломжийг бол бид нар бол хайж байгаа. Нөгөө талаар би түрүү яриад өнгөрсөн 2014 онд батлагдсан
засгийн газрын тогтоол байгаа. Тэр маань юу гэдэг вэ гэхээр байгалийн нөөцөөс ашигласны төлбөрийн тодорхой хувь хэмжээг одоо тухайн нөөцийг сэргээхэд зарцуулах тухай зохицуулт байгаа юм шүү. Тэгээ тэрэн дээр бол миний хэлээд байгаа нь Сүхбаатар аймаг маань одоо энэ чинь улсын төсөв нэмгэн гэдэг утгаараа тийм нэмгэн байна. Одоогийн нөхцөл бол бас хүнд байна. Тийм болохоор Сүхбаатар аймагт өөрт нь усны нөөц ашигласны, байгалийн нөөц ашигласны төлбөрөөс бол тодорхой хэмжээний бусад аймагуудтай харьцуулахад гайгүй мөнгө ордог. Тэгэхээр тэрнийхээ 35 хүртэлх хувийг нэг зарцуулаад өгөөч. Тэрэн дээрээ одоо арга хэмжээ тавиад ингээд асуудал үүсгээд байгаа. Тэр одоо ямар ч байсан энэ тодорхой хэрэгжүүлэх арга хэмжээ авах дээр мөнгө зарцуулаад тэр засгийн газрын тогтоолоор батлагдсан журмын хэрэгжилтийг хангахад анхаарал тавиач гэж би бол Сүхбаатар аймгийнхаа удирдлагууд, Сүхбаатар аймгийнхнаас бол үнэхээр хүсэж байна. За баярлалаа танид. За өөрөө түрүү асуулаа. Ганган нуур хэзээ сэргэх вэ гэж. Би бол маргааш ч юм уу өнөөдөр ч юм уу сэргэжээсэй гэж би үнэхээр хүсэж байна. За тэгэхээр зэрэг энийг сэргээхийн тулд хэд хэдэн ажлуудыг явуулах асуудлыг ярьсан тийм үү. Өшөөж олон жижиг төслүүдийг бол хэрэгжүүлнэ. Тэгэхээр зэрэг энийг хамгаалах энэ бүх үйл ажиллагаанд одоо шилбэл хаалт хийх гээд ингээд одоо тэр элсний нүүлтийг зогсоох тэр хаалтыг хийхэд бас тодорхой хэмжээний хөрөнгө хүч хүн хэрэгтэй болно. За харин нэг бахархууштай юм нь юу вэ нөхөд зэрэг олон улсууд бол энэ дээр санаачлал гаргаж байна. Уржигдэр бид нэр Мэндэ оюутаа ярьж хахад нэг компани одоо энэ лүү чи оролцъё. Та нар зөвхөн материалын л үнийг өгч. Өөрсдөө ажлынхаа тэр үн хөлс тэгээ тэр унаа зөөврлөх, угсрах тэр асуудлыг бол бид нэр өөрсдөө хийя. Байгаль ийм болчиход байхад, нормаа ийм болчиход байхад бид нэр ингээд зүгээр сууж одоо болохгүй гэдэг ийм асуудлыг ярьж байна гэсэн. Тэгэхээр ийм санаачлалууд бол гарч байгаа. Тэгэхээр зэрэг энэ дээр хийгдэж байгаа одоо шилбэл хашаа, хаалт, өшөө одоо өөр тэр мод зургийн зургасыг байгуулах, худаг усыг тэн чинь услага мод тариад орхичих биш. Тэр чинь арчилгаа хийх хэрэгтэй. Гэхдээ тэгэхээр ийм жижиг төслүүдийг энэ одоо гангийг тойрсон энэ асуудлууд дээр хийгднэ. Энэ дээр одоо орон нутгийнхан Монгол улсыг одоо нийт иргэд идэвхтэй одоо ингэж оролцоосоо гэж ингэж бодож байна. Тэгээд тэр нөгөө байгаль хамгаалах ганган нуурыг хамгаалах сан гэж байгаа. Тэр сан маань одоо тодорхой данстай. Тэр лөө одоо нэрэ хүн бол санаа зовж байгаа хүн бол нэг 500 төгрөгөө одоо ингээд хандуулаад байвал одоо энэ ажил маань өшөө наашлаад ингээд хурдан ингээд явах ийм ач холбогдолтой. Тэгэхээр зэрэг энийг одоо гангыг бид нэр ингэж сэргээж ингэхийн асуудал дээр чадах байх гэж би бодож байна. Дараагаар нь өөр олон ийм эмзэг нуурууд бий Монгол орны. Тийм болохоор зэрэг энэ үн дээр одоо бас нэлээд идэвхтэй оролцох. Энэ одоо бидний одоо тэр туршлага болгож сургамжуулж ингэж үлдэх байх гэж ингэж бодож байна. За баярлалаа. Тэгэхээр чулуун хоёрыг экологичгаа хийснээр монголчууд бол эвтэй байхтай бол хүчтэй байдаг. Тэгээ яг одоо эвтэй байгаа чадах юм бол бид нэр одоо энэ ганган нуураа авах юм бол нэгэн сайхан түүхийг бид нэр бүтээж юу хаажтаас үлдээх нь байна. Тэгэхээр та бүхэн манаас цаг зав гаргаж ирсэнд маш их баярлалаа. Тэгээ ганган нуурын асуудлаар бид нэр бас ганцхан хилцүүлэг хийгээд нэвтрүүлэг хийгээд орохгүй 7 хоног тутамд за өөр ямар эргэлт гарч ийн ямар асуудлыг бид шийдмээр өөр ямар асуудлыг ярихаар одоо хүн байна. Эдгээр манай нэвтрүүлэгт ороход одоо бүрэн боломжтой шүү гэж хэлмээр байна. Тэгээд ганган нуурмаас сэргэж ганган нуурчуулна гэдэгт итгэлтэй байна. Баяртай үзэгчтэй.